Сайн байцгаана уу монголчуудаа? Стокгольмотоос наран чимэг ярьж байна. Тэгээд сайхан амарцгааж байна уу? Зуны амралт сайхан биз дээ гэж та нараас асуухад одоо намар болоод сургууль соёл эхлээд ажил төрөлж игдрээд үүлийнхаа бэлтгэлд орцгоож байгаа үсттэй. Тэгээд ерөнхийдөө та нартаа өнөөдөр ямар мэдээлэл өгөх гэж байна вэ гэхээр нөгөө даатгалын талаар жоохон мэдээлэл өгч. Энэ маш олон хүмүүсээс санал орж ирж байсан. Тэгээд зуны амралт эхэлжээд надад ч бас жоохон завгүй байгаад ерөнхийдөө бас мэдээллийг оруулж чадахгүй зөндөө удчихлаа. Тэгээд одоо цаашдаа багаар нөгөө оруулах мэдээллүүдийг та нараас ч гэсэн санал орж ирж байгаа буюу тийм ээ өөр хэрэгцээтэй гэсэн мэдээллүүдээ өргөжлүүлээд оруулах болно. Тэгээ хамгийн нэгдүгээр тэгэхээр та нартай одоо даатгалын талаар даатгалдаа ямар даатгал гэхээр гэрийн даатгалын талаар өнөөдөр жоохон мэдээлэл өгч. Энэ зөндөө хүмүүсээс одоо санал орж ирсэн энийг нөгөө хийж чадахгүй байсараад өдөө өрчгч. Тэгээд энэ дээр юу хэлэх гэж байна вэ гэхээр хөдөлмөрийн гэрээнд орчихсон байгаа хүмүүс ерөнхийдөө нөгөө дөрвөн даатгалд одоо хамрагддаг штеп. Энийг бол ерөнхийдөө тэр хөдөлмөрийн гэрээнд хамрагдчихсан хүмүүс бол их гин мэдж байгаа бах. Гэхдээ тэр хөдөлмөрийн гэрээнд дэр бол нөгөө энэ гэр даатгал гэж байдгүй шүү дээ. Хемфершекрийн тийм ээ. Тэгэхээр энэ хемфершекрийн буюу те гэрийн даатгалд хэн хамрагдаж болох вэ гэхээр мэдээж оршин суугч зөвшөөрөлтөө хамгийн нэгдүгээрт тийм ээ. Тэгээд бас өөр ингэсэн нөгөө хаягийн дээр амьдарч байгаа хөлсний буюу тийм ээ. Эсвэл хувийн байшин, худалдаад авчихсан байшин ч юм уу иймд хамрагдсан байгаа хүмүүс хамааралтай юм а гэж хэлэх байна. Яагаад гэхээр манайхан нөгөө чухал анзаарахгүйгээс ч юм уу скол нөгөө энэ дөрвөн журмыг сайн мэдхгүйгээс болоод энэ дээр бас алдаад хогчсон хүмүүс зөндөө явж идэг. Тэгэхээр энэ нөгөө хемфершекрийн болохоор дотроо бас ялгаатай байгаа. Нөгөө хувийн орон сууцнд байна уу скол бол нийтийн орон сууц те нөгөө орон сууцнд байна уу гэдгээс дотроо бас ялгаатай байгаа. Яг ороод ингээд үзэх юм бол гэхдээ ерөнхийдөө нөгөө хемфершекрийн гээд орохоор дотроо нөгөө тэр та аль даатгалд хамрагдах чинь гэдгээс аль даатгалд хамрагдах чинь гэсэн шалтгаан биш. Ер нь тэр даатгалууд бүгдээр нь байгаа. Яг одоо за би энэ даатгалчийг гэхээр та орон сууцнд амьдардггүй эсвэл виланд амьдардггүй өнтер гээд гараад ирдэг. Тэгэхээр тэн дээрээс нь өөрөө сонголтоо хийгээд явчих нь шүү дээ тий. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт ямар учраас энэ даатгал чухал юм бэ гэдгийг хамгийн нэгдүгээрт яриа л да. Зөвхөн хамгийн наазахын жишээг авъя тийм ээ. Жишээг авах та хаа нэгэн газараар аяллаар явхад тэр аялал чинь цуцлагдах юм уу? Эсвэл ямарваа нэгэн та ажил дээрээ ч юм уу одоо гадаа гудамжид танаас шалтгааллахгүйгээр ямарваа нэгэн осол аваарт орох тийм ээ. Мөн одоо хамгийн бас илбэг тохиолдог зүйл юу вэ гэхээр танаа одоо хаа нэгэн газар гал гарч байгаа. Галын аюул дуртчих тийм ээ. Гэхдээ та зөвхөн танаа гэрт галын аюул гарахаас гадна тий танаа гэрт гарахгүй гэж бодно шүү дээ. Тэгвэл таны хөрш чинь гал алдчих юм бол тэр нөгөө тэр одоо жишээл ялангуяа орон сууц буюу тийм ээ нөгөө ийм зэрэгцээ байрангуй байшингуудад амьдардаг хүмүүс бол энэ айгүй илбэг тохиолддог. Тэгээд таны хөрш чинь гал алдсан байлаа гэхэд тэр маш их гал гарлаа. Тэгэхэд тэр одоо орцоороо тэр чигээрээ тэр орцоороо нөгөө ингээд маш их утааны тий галын тэр амир утаанд ингээд нэрвэгдчих. Тэгэх юм бол нөгөө гэр дотор байгаа бүхэл эд огшилд хамгийн наазах нь хүний өмсөх хувцас тий ордны цагаар хэлэл ч юм уу одоо бусад ийм зүйл нөгөө халуунд ингээд хайлчих жишээтэй ч юм уу тийм ээ таны компьютер ч юм уу одоо тэр гэрээс зөөгөөд гаргаад аваад явж болох юу л байна тий тэр бүгд ингээд ямарваа нэгэн зүйл чинь гимтчихдэг штэ. Хувцас гэхэд ингээд тэр утаанд ингээд нэрвэгдчихэд хичнээн та угааж цэвэрлээд тийм ээ гадаа салхин тавиад тэр хүнээр алга болтгүй байхгүй. Тэгэхээр тэрийг та ямар ч нэг хэрэглэх боломжгүй болчлоо да тийм ээ. Тэгэхээр яг ийм зүйлүүдээ та нөгөө шалтгааны бичээд нөгөө даатгалтай байгаа тохиолдолд даатгалаас түүнийг тодорхой хэмжээгээр нөхөн болохоор аваад авч болдог ийм зүйл байхгүй. Тийм учраас нөгөө гэр даатгал бол айгүй маш чухал байдаг. Тэгэхээр хэрвээ та оршин суугч зөвшөөрөлтөй байгаад тийм ээ мөн өөрийн гэсэн хаягийн дээрээ одоо ямарваа нэгэн хөлсний буюу тийм ээ эсвэл өөрөө худалдаад авсан юм байранд байж байгаа бол хемфершекрийн гэдэг зүйлийг заавал хийлгэрэй гэж зөвлөх байна. Ямарваа нэгэн хүний амьдралын өдөр тутамд л болж байгаа. Надад болохгүй юм чинь гэдэг өнгөрч болохгүй тийм ээ. Ийм тохиолдлууд бол манайханд зөндөө тохиолдож идэг. Тэгэхээр энэ даатгал гэдэг бол маш чухал юм шүү гэдгийг хэлэх байна. Тэгээ мэдээж даатгалыг нөгөө ингээд та Google-ээр ороод тийм ээ хайхаар
Хэмфер шекер ингээд орхоо. Тэгэхээр хүмүүсийн айгүйх нийтлэг гэдэг айгүй тийм том даатгалын байгууллагууд байгаа. Хөдөлмөрийн гэрээнд хамрагдсан хүмүүс болохоор ерөнхийдөө ихэвчлэн та нар мэдж байгаа шүү дээ. Тэр нэг дөрвөн даатгал байдаг те. Тэр дөрвөн даатгал чинь ихэвчлэн нөгөө folk sum гэж байдаг. Тэргээр л нөгөө даатгалаа хийгдсэн байдаг. Тэр бол маш том байдаг. Тэрэндээ ч гэсэн нөгөө хэмфер шекер байгаа. Хэрвээ та нар ороод үзвэл тийм ээ. Тэгвэл мэдээж дотор нь ороод та ингээд юуг нь сайн дүрм журм нь ямар байна? Ерөнхий нэг юм суур дүрм биш үү те? Тэд нь бол ерөнхийдөө адилхан байдаг. Мэдээж дотроо бас нөгөө хураамжийн ялгаа байгаа. Та нөгөө тэр жилд нэг удаа л төлнө. Их үнэтэй байдгүй энэ хэмфер шекерийн гэрийн даатгал. Тэгэхээр ороод нөгөө тэр үннүүдийн хооронд нь харьцуулж үзэж жагаад нөгөө дүрм журмыг харьцуулж үзэж жагаад ер нь нэг суур дүрм нь адилхан байдаг. Зүгээр яг нөгөө тэлэг ч юм уу тийм ээ нэмэлт юмнууд юу вэ те аль нь илүү нөгөө байна гэдгийг бас ороод харж болно. Тэгээд тэр даатгалууд дотор ингээд яхад тэр үнийн хувьд ярихад тийм ээ одоо ерөнхий нөгөө босс гэж ярьдаг тийм ээ нэг ийм одоо үн байгаа. Дээрэс нь тэр дотроо дундаж те Милан ч юм уу медал гэдэг тийм эсвэл бол нөгөө стүр гэсэн юм байна. Тэгэхээр тэд нар нөгөө тэр хэмжээгээрээ тийм ээ одоо нэг суур нэг дундаж одоо том гэхээр ингээд мэдээж том стүр гэдэг нь том тийм одоо бүхэл зүйлүүд ингээд багцалсан ийм том нэлээд олон зүйлүүд ингээд хамрагдсан ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр та тэрийг урьж хагаад одоо хураамжнаас шалтгаалаад алийг хийх вэ тийм за би нэг явах тий зөвхөн нэг дундаж ерөнхий нэг тийм суур одоо юуг даатгалын даатгал болчих гэвэл бас болно. Тэр нөгөө хураамжныхаа шалтгаалаад эсвэл би бүр маш хангалттай те бүр ингээд бүх зүйл нь багтаж орсон зүйлд амрагдчаа гэвэл гэх юм бол тэр хамгийн томыг сонгох чи те ч юм уу ингээд дотроос ялгаатай байдгийг шүү. Энийн сайн одоо хараараа гэж хэлэх байна. Тэгээд өөр чин тийм нөгөө аялал жуулчлалээр бас нэг юм зүйл байдаг. Хэрвээ та хаа нэгэн газар руу аялал жуулчлалаар яваа тий онгоцны билет захиалсан байж танаас шалтгааллахгүйгээр та гинтийн өвдчих ч юм уу тийм ээ өвдчихэд явж чадахгүй байж болно. Эсвэл ямар нэгэн байдлаар цагаараас ч болоод юм уу цуцлагдах ийм тохиолдол гарах юм бол тэр нөгөө нэг та бас Visa, Mastercard байгаа шүү дээ хүн нөгөө төлбөрийн хуудас гэдэг тий тэргээрээ төлсөн бол бас тэнд чинь бас тэр даатгалнаас орсон байдгийг шүү гэж бас хэлэх байна. Гэхдээ нөгөө гэр даатгалтай байж байгаа тохиолдолд хамгийн наад зах нь гэхдээ одоо гэр даатгалтай манайхан ч нөгөө айгу үнэтэй утас хэрэглэх дуртай хүмүүс байж идэг тий хамгийн сүүлийн үеийнхээ гэл хүмүүс гэл худалдаал авдаг. Тэгэд нөгөө тэр утсаа та ямарваа нэгэн байдлаар одоо хайж гээгдүүлэх юм уус гол нөгөө хулгаад алдчихж болно доо тийм ээ. Тэгэх юм бол тэр нөгөө хэмфер шекерингаас та тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг бас авч болдог байхгүй юу? Одоо утсаа хайчихсан тохиолдолд хаях юм уу хаях нь хулгаад алдсан тохиолдолд тий тэрийг нөгөө нөхцөл байдал яг хаана яадаг гэдэг бид юм бөглөөд даатгалын байгууллагт тэр хайж гээгдүүлсэн тэр нөгөө цагдаагаас ямар нэг бичиг авдаг нэг тийм бас нэлээд дотор нарийн юм байгаа тэр нарийн имийг би бол энд дуртад яг хуу зүгээр гол өгч байгаа мэдээлэл маань болохоор та ямар нэгэн байдлаар тэр нөгөө хэмфер шекерийн буюу гэр даатгал гэдэг хамрагдчих хэрэгтэй шүү. Энэ бол нөгөө ямарваа нэгэн байдлаар одоо танд хэзээ нэгэн цагт хэрэг болно тэр нэг хураамжийн их үнэтэй биш жил болгоно төлөөд яваад байдаг. Хэрвээ та нөгөө төлж явж байгаа дунд нь одоо нэг удаа төлбөрийнхаа зүйлийг мартчихдаг ч юм уу тийм ээ. Ээжгүй бол мартчихвал тэгэл тэр нөгөө даатгалч байхгүй болчлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гол нь нөгөө тогтмол жил болгоно тэр нөгөө хураамжаа төлөө явж явах нь чухал байдаг. Түүнээс гадна те бас нэг зүйл нь юу вэ гэхээр одоо жишээлбэл би нэг одоо хаягн дээр одоо орон сууцанд амьдардаг те тэндээ гэрийн даатгал хийгдсэн байлаа гэхэд тэнцээ бас ингээл нөгөө бид нар чинь ах トゥ хамаатан садангууд ингээд байж л байдаг шүү дээ. Тэрэн дээр нөгөө одоо миний хаягн дээр байж идэг ч юм уу тийм ээ. Эсвэл тэнд хамт амьдардаг ч байж болно. Тэгэх юм бол та оршин суугч зөвшөөрлөлтөд бол тэр хаягн дээр амьдарч байгаа хүмүүсээ тодорхой хэмжээний тэр нөгөө өөрөө нэг юм одоо үндсэн суур үн төлж байгаа шүү дээ. Тэрэн дээр бас нэмэлтээр хаягн дээр байгаа хүмүүсийнхээ тэр хүмүүсийнхээ бас нэмчиж болдог. Тэгээд тэр одоо хаягн дээрээ нэмж тэр даатгалыг бүртгүүлж байгаа хүмүүсээс өөртөөс нь тэр жоохон одоо нэмэлт хураамжных нь мөнгөний аваад нэмээд тэр хаягн дээр байгаа бүх хүмүүсээ бас ингээд нөгөө тэр даатгалд хамруулчих юм боломжтой байдгийг шүү. Тэгээд мэдээж тэр одоо орон сууцнаасаа тий би нэг хүсний байртай байжгаад өөр нэг одоо хот руу ч юм уу өөр дүүргрүүд нүүж болно доо тийм ээ. Тэгэх юм бол тэрийг нөгөө шилжүүлж бас одоо даатгалынхаа байгууллагатай ярьж байгаад яах ёстой вэ гэдгээ зөвлөд шилжүүлэх ёстой шүү. Тэгэхгүй бол нөгөө тэр даатгал чи ерөөсөө таны дээр байгаа тэр хаягн дээр чинь тэр хаягн дээрээ тэр орон сууцнд байж байгаа зүйлийг л одоо ерөнхийдөө ингээд даатгуулж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр доторх дүрм журмын ингээд сайн уншаараа тий уншиж агаад аль нь танд хэрэгцээтэй вэ? Алийг та сонгох уу гэдгээ одоо сонгох хэрэгтэй. Тэгээ бүр нөгөө за шиг би алиж мэдэхгүй юм а гэвэл ерөнхий нэг юм суур одоо хамгийн их одоо баганд гэсэн үг шүү дээ. Тэргээр нь бүртгүүлчихэд.
бас илүүдэхгүй. Тэгвэл бас тэр хэмжээгээр тодорхой хэмжээний та ямарваа нэгэн осол аваарч юм уу ийм зүйлд өртөхөд тэндээс тодорхой хэмжээний нөхөн болгоор авчиж болдго юм шүү. Тэ бүр огт юуч байхгүй байснаас ингээл хүн ямарваа нэгэн одоо ажил дээр осол аваар болдог ч юм уу бичүүдэд гэртээ суугуулцдаг тий. Тэгэх юм бол мэдээж хүн нөгөө орлого шаардлагатай байна. Тэгэхээр тэндээс бас жоохон төлбөр нөхөн олбор авах боломжтой юм шүү гэдэг. Тэгээ би бичлэгийнхаа доор нөгөө тэр яг элбэг нөгөө хүмүүсийн ихэнх тэр даатгалыг авч болдог нөгөө тэр Hem4Share хийдэг байгууллагуудын нэг Google-оор орохоор нэг 10-аад юм гарч ирд юм а. Эхний дээр гарч иж байгаа 10-ийнх нь би нэрийг жагсаагаад биччихин. Тэгээд та нар одоо хэрвээ энд хамрагдаж гэрийн даатгал хийгдъя гэвэл тэндээс өөртөө сонгоод аль руу н орох вэ гэдгээ сонгоод доторхын дүрм жирмийн уншиж хагаад тэндээсээ сонгоод энд бүртгүүлээрэ гэж хэлэх байна. Та даатгал бүртгүүл хамрагдсан байх те Hem4Share-ийн өгсөн байгаа. Тэр ятга танаа гэр оронд чинь ямарваа нэгэн хулгай ороход те тэндээс алдагдсан зүйлийнхаа бас тодорхой хэмжээний хүм угаасаа нөгөө галын аюул гарахад тэгээ танд осол аваарт ороход ч юм уу мөн ямарваа нэгэн хулгайд одоо гэрийн хулгай гарч болно шүү дээ. Ингээд ийм зүйлүүдэд одоо нэрвэгдэхэд танд нөгөө эн чинь айгүй хэрэг болдго юм шүү гэдгийг хэлэх байна. Тэгэр байтга танаас шалтгааллахгүйгээр хөршчин шатчихад танаах бас тодорхой хэмжээгээр гэмтчихэд тэндээс та нөгөө хохироод үлдчих болохгүй даатгалтай байж байгаа даатгалаас та нөхөн болгоор авчиж болох ийм одоо боломжууд байдаг юм шүү гэдгийг хэлэх байна. За тэгээд миний одоо өгж байгаа мэдээлэл та нарт жоохон ч гэсэн тодорхой тус нэмэр болох бах гэж найдаж байна. Тэгээд бичлэг маань таалагдсан бол хийн хэрэгцээтэй гэсэн нэгэндээ одоо дамжуулаарай. Мөн одоо subscribe хийгээрэй. Тэгхийн бол та миний тавьж байгаа мэдээллийг цаг тухай бүрдээ танд шуурхаа өрөх болно гэж хэлэх байна. За тэгээд анхаарал тавьж сонссонд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.